За бүгдээрээ сайн байцгаана уу? Намайг бол Чулуунбаатарын Ариун Баяр гэдэг. Би анимац сэлтийн малын эмчээр ажилладаг. За өнөөдөр би та бүхэндээ нохооны эктопаразит буюу тэр дотроо хачигны талаар тайлбар. Хүний бие шимжлэн амьдардаг олон төрөл байх бөгөөд Аасны Америкт хамаардаг. Овор хэмжээний хувьд дийлэнх нь 0.1 мм-с 5 мм байдаг. Зарим том нь бол 2-3 см хүртэл хэмжээтэй байдаг. Амны эрэгт нь бол мэрэх болон сорох байдлаар хөгжсөн байдаг. Хачиг нь хүүсийн ялгаатай, тэдний хөгжил нь хувьсах шинжтэй. Авгалдаа байх үедээ 3 хос үлтэй байдаг бол нас бий гүйцсэн үедээ 4 хос үлтэй болдог. Нар одоо багтаа сүүдэртэй үүд ч юм уу эсвэл бороо орсны дараа ч юм уу яг энэ өвсний өндөр өвстэй одоо газрын өвсний толгойдоор ингээд хамгийн уртлынхаа хоёр хөлийг ингээд дээш нь дийлгээд тэр нь бол уртлынхаа хоёр үзүр дээр бол дэгээтэй байдаг. Дэгээгээрээ ингээд одоо ямар нэгэн өстэй амтын юм уу эсвэл ямар нэгэн амтын эрхийг ингээд хүлээгээд байж байгаа гэсэн үг. За тэгээд амтсан одоо өвсийг ингээд шүргэх одоо явцад бол хоёр одоо дэгээгээрээ дэгээдээд яг амтны одоо бие рүү ингээд дамжиж ордог байгаа. Уул нь тэрвээ нохоогоо авч явсан бол хөдөө газраар дагуулж явсан бол нохооныхоо одоо хажид халдварласан байна уу гэдгийг шалгах хэрэгтэй. Тэгэхээр яг хаавар шалгах вэ гэхээр ихэвчлэн чихний яг энэ ард хэсгээр толгойн одоо яг энэ хойшоо гэсэн үг. Яг энэ хэсгээр бол заавал үзэх хэрэгтэй. Мөн толгойн орчим бас байж болно. Ихэвчлэн бас нүдний дээр юм уу эсвэл ханшоорон дээр юм уу байж болдог. Мөн дээрэс нь хөлнүүдийг бас сайн шалгах хэрэгтэй. Ерөнхийдөө бол одоо нохооны яг бүхэл газараар байж болно. Бүх газар маш сайн шалгах хэрэгтэй. Ихэвчлэн чихний араар юм уу эсвэл нүдний дээдлэлт юм уу хөлнүүд дээр гидсэн дээр байдаг учраас энэ хэсгүүдийг бол эхлээд шалгах хэрэгтэй гэсэн үг. Хачигнаас урьдчилан сэргийлэх үндсэн 3 арга байна. Нэгдүгээр тусаалга, хоёрдугаар төзөвч, гуравт нь эм байт юм а. Эдгээрээс хамгийн үр дүнтэй түгээмэл арга нь тусаалга юм. Амтны сэрвэний арьсан дээр тусааж хэрэглэдэг дотроо C-метроприн агуулсан тосон бэлтгэл юм а. Энэ зөвхөн хачиг төдөөгийг нохоо бөөс, шалц, бүрэг гэх мэт олон төрлийн гадна шимэгчээс урьдчилан сэргийлэх устгах дэмжлэг үйлчилгээтэй байдгаараа давуу талтай. Өнөөдрийн бичлэг таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баярлалаа.